Сайн байна уу хайр сонсогч минь? Тэгш шугам өгүүлэлэг зохиолч Мөнгөлөг. Өвлийн хүйдэн сарын 1 өглөө сумын сургуулийн зүүн хан дугуйр эхлээ шилний хагарах мэт нарийн чимээ гарч дараа нь шохойн хэсэг хэсгээрээ хөрсөн дээр унаж самбарын дэргэд зогсох босгож байсан математикийн багш Сэрмаа хичээлээ таслан хүүхдүүдийг гадагш гаргажээ. Ханны цурхаа өргөссөн намраас хойш өргөссөөр одоо хүний гар багтахуйц болсон байлаа. Тэр цурхаагаар өвлийн хүйдийн салхи эсгэрэн орж ангийн дотор суусан хүүхдүүдийн бэлэттэй гар хүртэл хөлдөг шахдаг болов. 13 настай Есүс бусад хүүхдүүдийн хамт гадаа зогсохдоо тэр цурхааг удаан ширтв. Хагархай нь ханны суурин зүгээс дээшээ мөчөр мэт салаалан өссөн байлаа. Яагаад ийм болдог юм бол хан гэдэг чинь чулуу тоосох шавраар бүтдэг хатуу зүйл байтал яагаад цаас мэт урагддаг юм болоо? Хүүхдүүдээ гэж захирал багш ирээд өгөлөө. Зүүн жигүүрийн ангиуд түр хаагдана. Хичээл клубын гэрт үргэлжлүүлнэ. Тэр өдрөөс хойш Есүсийн анги эсгий гэрт хичээллэх болов. Гэрийн голд төмөр зуух дүрэлдэж хүүхдүүд тойрч суугаад тефтер дээрээ бүхийж бичиж байлаа. Дуухнаас хол суусан хүүхдүүд үзгээ амьсгаагаараа дулаацуулна. Багш Сэрмаа самбарын оронд том цаасан дээр бодлого бичнэ. Тэгэхдээ цаас нь салхинд намирнаа. Есүсийн аав нь дорж бол сумдаа нэртэй мужаан хүн байв. Энэ нэгний гэрийн хан хийлгэх, хашаа барих, хаалгах, цонх, засах болбол хүмүүс доржгойг л дууддаг байв. Есүс багасаа л аавыгаа дагаж модны өртөс үнэрсэн урсанд нь өссөн юм а. Аавын багшнуудаас түүний хамгийн их гайхдаг нэгэн зүйл байлаа. Гуйлан хүрээтэй дунд нь шаравтар шингэн дотор нь жижигхэн агаарын бөмбөлөг хөөрнө. Урт нарийнхан багж. Аав түүнийг тэгш шугам гэж хэлнэ. Ямар нэгэн барихынхаа өмнө аав тэр шугамыг суурин дээр нь тавьж бөмбөлгийг нь ажиглана. Яг голдоо ирэх хүртэл чулуугаа хөдөлгөж шаварт дахин хэмжилт хийдэг байв. Аава яагаад ингэж удаан хэмжээд байгаа юм бэ гэж Есүс нэг удаа асуужээ. Нүдэрээ хараад тэгшгэн байна шүү дээ. Доржгоо хүүгээ хараад нэмсэглэв. Хөдөлмөрт хадуурсан хагарч соривдсан гарынхаа алган дээр тэгш шугамыг тавиад нүд хуурдаг юм хөөмнө. Шугам хуурдаггүй. Суурин өчүүхөнч гэсэн налуу бол хан хэдэн жилийн дараа мэдээж налж эхэлнэ. Эхэндээ хинч анзаарахгүй. Харин 10 жилийн дараа цуурна. 20 жилийн дараа нуурна. Суур тэгш бол хан ундаггүй юм. Есүс тэр үгийг тэгэхэд л тоглоом шиг сонссон билээ. Харин сургуулийнхаа хагарсан ханыг хараад зогсохдоо аавын үг дотор нь эргэж ирлээ. Тэр хан суурин дээрээ буруу баригдсан байв. Хин нэгэн хэмжилгүй яарад барьчихсан байх. Тэр орой Есүс гэртээ ирээд аавдаа хэлв. Ааваа би инженер болно, алдартай инженер. Доржгоо зогсож байсан сандлаа тавиад хүүр үгээ эргэв. Зэмсэн ч үгүй, магтсан ч үгүй. Зүгээр л сониучрахаа асуув. Алдартай гэж юу гэсэн үг вэ? Тэр хүн бүхэн мэддэг. Телевизээр гардаг. Тэгээд юу барих юм? Есүс хариулж чадсангүй. Инженер болно гэж хэлэхэд амархан байсан ч юу барихаа тэр мэдэхгүй байлаа. Аав нь удаан чимээгүй байснаа тэгш шугамаа аваад ширээн дээр тавив. Хүү минь алдартай болно гэдэг чинь бөмбөлөггүй шугам шиг юм. Аашинж хазайлгасан мэдэгдэхгүй харин юуг хизээ яаж барих вэ гэдэг мэддэг хүний зорилго энэ бөмбөлөг шиг тодорхой байдаг юм. Зорилго тодорхой бол зам тодорхой. Есүс тэр шөнө удаан унтсангүй. Гэрийн тоноор одод харагдана.
Тэр оддыг ширтэн хэвтэхдээ дотроо нэг зүйлийг шийджээ. Инженер гэж яг ямар хүн байдгийг, яаж инженер болдгийг эхнээс нь дуустал нь судлана гэж шийдэв. Хавар болоход аймгийн комисс ирж сургуулийн байрыг үзв. Комиссийн бүрэлдэхүүн хаан хамгаалалтын малгай өмссөн гартаа зузаан дэвтэртэй нэгэн эмэгтэй явж байлаа. Тэр эмэгтэй ханны зурхаа бүрийг хэмжиж, зургийг нь авч, суурийг нь малтуулан үзэж, дэвтэртээ тоо бичсээр л байв. Хүүхдүүд холоос хар зогсоод ёсөө тисэлгүй ойртож очив. Та инженер үү гэж тэр асуув. Эмэгтэй эргэж хараад инээмсэглэв. Тийм ээ, би барилгын инженер Сарнай гэдэг. Манай сургуульд яагаад хаарсан юм бэ? Сарнай инженер хүүгийн нүд рүү харав. Хүүхэд өрөөсөө сониуч зандаа асууж байна уу? Эсвэл үнэхээр мэдхийг хүснэндээ асууж байна уу гэдгийг ялгах гэсэн мэт. Тэгснээ дэвтрээ дэлгэж зурсан зургаа үзүүлв. Хараач, энэ байрыг 70 жилийн өмнө барихдаа суурийг нь хөлдөлтийн гүнээс дээгүүр тавьжээ. Манай нутагт газар өвөлдөө 2 м хүртэл хөлддөг. Хөлдсөн газар нь тэлдэг, гиссэн газар нь суудаг. 5 удаа хөлдөхөд 5 удаа гисэж сууна гэсэн үг. Эн чинь жил бүр өчүүхэн хөдөлгөөн хийгдэнэ гэсэн үг. Өдий хүртэл бүх хөдөлгөөн. Барилга гаднаасаа ханнаасаа эхлээд хаагардагч үнэндээ газар доорох суураасаа эхлээд хаагардаг юм шүү дээ дүүмэн. Тэгвэл шинээр барьж болох уу? Хизээж хаагардаггүйгээр болно. Тэр тооцоосон хүнд юу ч болохгүй. Боломжтой. Тэгээд Сарнай инженер дэвтрээ хаагаад нэмж хэлв. Чи ийм юм сонирхдаг юм бол математик, физиктэй сайн болох хэрэгтэй. Инженерийн хэл бол тоо. Тоо мэдэхгүй инженер үсэг мэдэхгүй зохиолчтой л адилхан. Комисс явахдаа сургуулийн зүүн жигүүрийг ашиглахыг бүр мөсөн хориглож, шинэ барилга шаардлагатай гэсэн дүгнэлт үлдээжээ. Гэвч шинэ барилга гэдэг цаасан дээрх мөр төдий байв. Хөрөнгө байсангүй сум жижиг зам хол, хүүхдүүд эсхий гэртээ хичээлсээр л үлдэв. Харин 9-гийн дэвтэр тэр өдрөөс хойш эхлэн нэгэн зүйлийг асчээ. Тэр сумын номын сангийн ганц ажилтан Должин эгчийг зовоож эхлэв. Инженерийн тухай ном байна уу? Барилгын тухай ном байна уу? Их сургуулийн тухай номнууд байна уу? Должин эгч ихэндээ гайхаж байснаа сүүлдээ аймгийн номын сангаас ном захиалж өгдөг болов. Хуучирч шаарлсан хуудастай, материалын эсэргүүцэл гэсэн ном, зөвлөлийн үеийн барилгын үндэс, их сургуулийн эсэлтийн зарлал, 9 ойлгохгүй зүйлээ дэвтэр дээрээ бичиж аваад багш Цэрмаа дээр очин асуув. Цэрмаа багш хариулж чадахгүй бол хамтдаа хайдаг байв. Багшаа инженер болохын тулд аль сургуульд орох ёстой вэ гэж нэг удаа 9 асуув. Цэрмаа багш лавлахаас нээж үзв. Шинжлэх ухаан технологийн их сургууль барилгын инженерийн анги. Гэхдээ 9 минь тэнд орохын тулд чи математик, физикийн шалгалтад өндөр оноо авах хэрэгтэй. Хотын шилдэг сургуулиудын хүүхдүүдтэй өрсөлдөх болно шүү дээ. Мөнгө их хэрэгтэй юу? Багш хэсэг дуугүй байв. Дудлаа хэлж чадахгүй нь тодорхой байлаа. Сургалтын төлбөр, байр, хоол, тиймээ хэрэгтэй. Гэхдээ нэг зам бий, тэтгэлэг. Улсын шалгалтад хамгийн өндөр оноо авсан, олимпиадад амжилт гаргасан хүүхдүүдэд төрийн болон их сургуулийн тэтгэлэг олгодог. Тэр хүүхдүүд төлбөргүй сурдаг юм. Өсөө тэр үрдэж дэвтэртээ шинэ хуудас нээж дээр нь ганц үг бичв. Тэтгэлэг. Дараа нь доор нь юу мэдэх ёстойгоо жагсаав. Ямар жагсаалт байдаг? Хэдэн оноо авах хэрэгтэй? Олимпиад хизээ болдог? Өргөдлийг нь хизээ өгдөг? Асуулт бүрийн ард хоосон зай. Үлдээгээд хариултыг нь олж мэдхээр шийдэв. Нэгэн өдөр тэр зориг гарган Сарнай инженертэй захиа бичв. Хаягийг нь Должин эгч аймгийн барилга захиалагчийн албанаас лавлаж байгаад олж өгсөн юм.
Сайн байна уу инженер ихчээ? Би таныг манай сумын сургуулийн ханыг үзэж байхад ойртож асуулт асууж байсан хүү байна. Би инженер болохоор шийдсэн. Юунаас эхэлж сурах ёстой? Ямар замууд байдаг? Та надад бичиж өгөөч гэж тэр бичээд дугтундаа сумынхаа шуудангийн хамгийн сүүлчийн маркаа наав. Хариу ирэхгүй байх гэж тэр дотроо бэлдэж явсан ч сар хагасын дараа сумын шуудангаар зузаан дугтуй иржээ. Сарнай инженер 3 нүүр дүүрэн бичсэн байв. Улсын тэтгэлэг гэж юу байдгийг, их сургуулийн нэрэмжит тэтгэлэг гэж бас байдгийг, төгссөн хойноо гадаадад магистрт сурах засгийн газрын тэтгэлгүүд хүртэл байдгийг нэг бүрчлэн тайлбарлажээ. Захианы төгсгөлд ийм мөр бүрэл байлаа. Зам олон бие дүү минь. Хаалттай мэт харагдах хамгийн цаана ихэвчлэн хаалга байдаг юм. Гол нь аль хаалга руу явж байгаагаа мэддэг хүн түлхүүрийг нь олохдоо хурдан байдаг юм. Өсөө тэр захиаг дэвтэртээ хавчуулж элэгтэд нь уншив. Одоо түүний тэтгэлэг гэсэн хуудас 3 зам гарч ирлээ. Улсын тэтгэлэг, их сургуулийн тэтгэлэг, олимпиадын шууд элсэлт. Гурвууланд нь нэг зүйл хэрэгтэй байлаа. Математик, физикийн бат бөх мэдлэг. Бүх зам нэг суурин дээр тулж байв. Тэр үйл Есүс сониуч нэг зүйл хийв. Аавынхаа уртснаас үлдэгдэл банз зорог түүж аваад жижигхэн гүүрний загвар барьжээ. Эхний загвар дээр нь тавьсан 2 тоосгоны жинг дааж чадалгүй нурав. Яагаад гэдгийг нь номноос хайж дам нурууг нь гурвалжин бол бэхлэх ёстойг олж мэдээд дахин барив. 2 дахь загвар нь 4 тоосго даав. 3 дахь загвар нь Есүс өөрөө дээр нь гიშгсэн ч ясанчгүй. Дойрчгой үүнийг хараад юу ч хэллээгүй. Тэр орой хөршийндөө цайлахдаа манай хүн юм барьдаг болж байна гэж хэлхийг нь Есүс гэрийн хаяанаас дуулсан юм. Аавынх нь дуунд бахархал шингэсэн байлаа. Ангийнх нь хүү Бат үүнийг хараад инэв. Бат бол Есүсгийн хамгийн дотны найз байсан ч мөрөөдлийг нь хуваалцдаггүй нэгэн байлаа. Есүс чи наадхаа болил доо. Манай сум шиг газраас инженер гарна гэж үү? Хотын хүүхдүүд багшаар давхар хичээллүүлдэг юм гинлээ. Бид нар эсхийг гэрт сууж тойрч суугаад л дэвтэртээ хичээллэж байна шүү дээ. Туулай тэмээтэй уралдана гэсэн үг. Есүс маргалцсангүй. Гэхдээ тэр шөнө дэвтэртээ Батын үгийг бичиж аваад хажууд нь аавынхаа хэлдэг үгийг тавьжээ. Үннээр явбал өхөр тэргээр тулайг гүйцэнэ. Удаан ч гэсэн зогсохгүй явбал гүйцэжил тараа. Есүс 9-р ангид ортол зовлон зүдгүүр айлын үүдийг татаж оров. Намрын нэгэн өдөр дойрчгой айлын дээвэр янзалж байгаад шатнаас алтарч унжээ. Баруун гар нь 2 газараа хугарч аймгийн эмнэлэгт улаан гипстэй хэвтэв. Мужаан хүний гар гэдэг малчны морь мис засалжийн мис байдаг ажээ. Ганц тэжээгч нь тэр байсан. Гар нь идэвхтэл ажил зогсож айлын орлого тасрав. Ээж нь 2 үнэнийхээ сүүгээр ааруул хийж сардаг болж Есүс хичээлийнхаа дараа айлын малыг хариулж түлээ хаагалж хийж чадах бүхнээ хийв. Хамгийн хэцүү цаг байлаа. Өдөр нь ажил хийгээд оройн ном үзэхээр нүд нь харин анилдана. Нэгэн орой ээж нь сэрээд харуул Есүс лаа асаагаад физикийн бодлого бодож суужээ. Гадаа 12 сарын шуурга эсгэрж байв. Хүү минь унталтай. Би чинь дийлэхгүй шүү дээ. Ээжээ. Өнөөдрийн хэсгээ дуусгая. Өнөөдрийн хэсгийг маргааш руу шилжүүлбэл маргааш 2 дахин удаан суух болно шүү дээ. Ээж нь юу ч хэлсэнгүй. Зүгээр л хүүгийнхээ мөрөн дээр дээлээ нөмрөгөв. Тэр жилүүдэд Есүс сурах газар нь ангийн ширээ биш болжээ. Айлын хонь хариулж яваад өдрийн тал дээр, морины нуруун дээр дэвтрээ эмээлийн бүгрэгт наа томьёо цээжлэн
Хадланд явахдаа халаасандаа бодлогын хуудас хийж яваад амрах завсарлагаанаараа өвсөн дээр хэвтэн боддог байв. Салхи хуудсыг нь уруулж бороо бэхийг нь нэвчээж тэр зогссонгүй. Нэг удаа Цэрмаа багш түүний дэвтрийг үзээд инээнсэглэв. Хуудаснууд нь өвсний ногоон толгой, планы тусал, морины хөлсний үнэртэй байлаа. Чиний дэвтэр амьдралын үнэртэй юм аа гэж багш нь хэлсэн юм. Ийм дэвтэртэй хүүхэд шалгалтаас айдаггүй юм шүү дээ. Амьдралыг ажиллаар амжилтыг чармаалтаар гэдэг дээ. Доржгуун гар идэгсэн ч удаан хүчээ бүрэн олсонгүй. Бүрэн дүн зүргэж чадхаа байсан. Аав нь жижиг ажил хийж амьдралаа айжин мажмаар хэвэн болгов. Гэвч тэр жилүүдэд төсөөгийн дотор нэгэн зүйлийг үлдээжээ. Цаг гэдэг юм гарын салааны хооронд л гождог ус шиг үнэтэй гэдгийг тэр биеэрээ мэдэрсэн байлаа. 11-р ангийн намар аймгийн физикийн олимпиад болов. Энэ бол өсөөгийн төлөвлөгөөний хамгийн чухал шат байлаа. Аймагт төрүүлбэл улсын олимпиадад орно. Улсад амжилт гаргавал тэтгэлийн хаалга нээлттэй л гэсэн. Тэр 2 жил бэлдсэн. Аймгийн төв рүү 6 цаг автобусаар явж дотуур байрны буудан дээр хонсон ч шалгалтын өглөө сэргээг байлаа. 7 хоногийн дараа дүн гарахад төсөөгийн нэр жагсаалтын 4-р бичигдсэн байлаа. Улсын олимпиадад эхний 3 нь л үлддэг жамтай. 4-р байр. Ганцхан оноо дутуу. Төсөө тэр жагсаалтыг сумын интернетийн нэг цэг дээр 3 удаа дахин уншив. Магадгүй нэрээ андуурч харсан юм болов уу гэж ч бодно. Үгүй, 4-р. Төсөө 3-р байгаа хүүхэд аймгийн төвийн сургуулийн багшаас давтлага авч бэлддэг гэсэн гэж дуулжээ. Гэртээ харих 6 цагийн автобусанд өсөө зонхоор л харж явлаа. Намрын саарал тал сунаж, холын уулас манан дунд бүдгэрч байв. Батын үг чихэнд нь эргэж ирэв. Манай сум шиг жижигхэн газраас инженер гарна гэж үү? Магадгүй батын зүв байсан юм болов. Магадгүй энэ бүхэн эхнээсээ биелэхгүй мөрөдөл байсан юм болов. 2 жилийн шөнийн лаа, овоолсон дэвтэр, ээжийн нөмргсөн дээл бүгд ганцхан оноогоор үн цэнэгүй болчихдог юм гэж үү? Гэртээ ирэхэд аав нь юу ч асуусангүй. Хүүгийнхээ царайнаас л бүгдийг уншсан бололтой. Оройн цай уусны дараа доржгой уртсандаа ороод удаан юм хайж байснаа буцаж ирэв. Гартаа мөнөөх гуйлан хүрээд тэгш шугамыг барьсан байлаа. Олон жил хэрэглэсэн хүрээн мүлийж гялалтсан байлаа. Хүмүн наашаа суув гэж аав хэлв. Чамд нэг юм үзүүлье. Тэр шугамаа ширээн дээр тавив. Бөмбөлөг нь голоосоо жаахан хазаасан байлаа. Ширээ налуу байна гэж үү гэж өсөө асуув. Тийм ээ, одоо хардаа. Аав ширээний нэг хөл доогуур нэмгэн модны зоргодос шургуулв. Бөмбөлөг хөдөлж гол руугаа хөдлөв. Дахиад нэг зоргодос шургуулв. Бөмбөлөг яг голдоо ирж зогсов. Хараач. Би ширээг хаяад шинийг хийх болох л байсан. Хаана нь хэдийг нь дутуу байгааг олоод нөхчихсөн. Чиний шалгалт чамд яг үүнийг хэлж өглөө. Чи унсан юм биш. Чи хэмжигдсэн юм. Ганцхан одоо гэдэг чинь чи болохгүй хүн гэсэн үг биш. Энд нэг зориг дутуу байна гэсэн үг. Юм шүү дээ хүн. Өсөө бөмбөлийг удаан ширтв. Тэгээд гинэт нэг зүйлийг олгов. Тэр 2 жил шургуу зүтгэсэн үнэн. Гэхдээ юун дээрээ туцснаа хэмжиж байгаагүй. Бүх сэдвийг ижилхэн давтаж, бүх бодлогыг дараалалаар нь бодож ихийг хийвэл болно л гэж тэр итгэж явжээ. Аавынх нь хэлгээр нүдэрээ хараад тэгш гэж бодоод байсан хэрэг л дээ. Тэр шинэ өсөө шинэ дэвтэр нээв. Эхний хуудсан дээр нь том үсгээр бичжээ. Зорилго. Би ирэх 6 дугаар сард эсэлтийн ерөнхий шалгалтын математик физикт
780-аас дээш оноо авч шинжлэх ухаан технологийн их сургуулийн барилгын инженерийн ангид улсын тэтгэлэгтээ хэлсэн. Доор нь яг инженерийн зураг шиг бүгдийг нь задлж бичв. Олимпиадын бодлогуудаа нэг бүрчлэн шинжилж алдсан алдаагаа төрлөөр нь ангилав. Электрон соронзонгийн бүлэгт хамгийн их алдаж бодлого бодох удааширч сүүлийн 2 бодлогод цаг дутжээ. Тэгээд 7 хоногийн дараа л хавг зөвхөн электрон соронзон бям бүр тэр нь цаг тааруулсан сорилго. Алдаа бүрийг алдааны дэвтэрт бичиж 7 хоног тутам ингэж харна. Цар бүрийн сүүлийн нэм гарагт өөрийгөө шалгаж бөмбөлөг хаашаа хазааж байгааг хэмждэг болов. Өрхөг мөрөөдөл тодорхой зураг болон хувирсан тэр шөнөөс хойш 9 өгийн өдрүүд өөр болов. Гаднаас харахад юу ч өөрчлөгдөөгүй. Мөнөөхөл дэвтэр. Харин дотор нь тэр зохиж зам бүрээ мэддэг болжээ. Цэрмаа багш өөрчлөлтийг нь анзаарав. Урд нь энэ сэдвийг ойлгохгүй байна гэдэг байсан хүү одоо энэ бодлогын 2 дугаар алхам дээр би чадахгүй алдаад байх юм. Яагаад гэдгийг нь хаамт олж өгөөч гэж багшаасаа асуудаг болов. Хавар нь 9 улсын физикийн олимпиадад аймгаасаа 1-р байртаа шалгарч оров. Улсын медаль авч чадаагүй ч эхний 10-т багтжээ. Харин 6 дугаар сарын эсэлтийн ерөнхий шалгалт дээр 2 жил хагасын нүр их хөтөлбөр нь сүүлийн 10 сарын нарийн тооцоо 2 нийлж үр дүнгээ өгөв. Математик дээр 792 оноо, физик дээр 800 оноо аймагтаа хамгийн өндөр дүн авчээ. 8 дугаар сард шуудангаар ирсэн цаасан дээр шинжлэх ухаан технологийн их сургуулийн барилгын инженерийн хөтөлбөр улсын бүрэн тэтгэлэг гэж бичсэн байлаа. Ээж нь тэр цаасыг 2 гараараа барьж удаан харснаа юу ч дуугарал хүүгээ тэрв. Дойрж гой гадаа гарч тамхи татан удаан зогсов. Нүднийхээ нойтныг хинт ч үзүүлэхийг хүссэнгүүтээ тэр бололтой. 9 хот руу явахсан өглөө аав нь нэг юм хасдаггүй. Мөнөөх гуйлан хүрээд тэгш шугам байлаа. Ааваа таны багш шүү дээ. Танд хэрэгтэй. Би шинийг авсан. Энийг чи ав. Мартчихгүй гэсэн юм. Суур тэгш бол хан ундаггүй юм. Их сургуулийн жилүүд амархан байгаагүй. Хотын амьдрал, шинэ орчин, эхний семестрийн дээд математик бүгд шинэ сорилт байв. Анхны хичээлдэр профессор самбар дүүрэн томьёо бичгэд 9 хажуугийн хүүхдээ амархан ойлгож байгааг хараад дотор нь хуучин айдсан сэтэрч байлаа. Хотын шилдэг сургуульд өгсөн тэд лекцийн хагасыг ахлах ангитаа л үзчихсэн байлаа. Гэвч 9-д одоо арга барил боллоо. Бага. Тэр зориг бүрээ хуваадаг, алдаа бүрээ хэмждэг, бөмбөлөг нь хазайсан бол тэгш болгодог. Тэр л аргаараа семестр бүрийг давав. Бусдыг гүйцэтгэлээс 2 дугаар семестрийг зарцуулсан ч 3 дахь семестрээс эхлэн ангийнх нь эргэж түүнээс асуудаг болжээ. Тортуур байрных нь өрөөний хаананд ганц зураг наалтаастай байв. Сумбынхаа хагарсан хаантай хуучин сургуулийн гар зураг. Ядрах бүрдээ тэр түн рүү харна. 100 бүр барилгын талбайд туслах ажилтнаар ажиллаж номон дээрээ томьёо бетон арматур хөрсний үнэртэй хэрхэн зуралддаг гараараа үзв. 3 дугаар курс багш нар нь түүнийг эрдэм шинжилгээний ажилдаа татан оролцуулав. Хөлдөлт ихтэй хөрсөнд суур тавих нь сэдвээр анхны илтгэлээ бичгэд хамт ажиллав. Сэдвээ тэр санамсаргүй сонгоогүй юм аа. Төгсөөд барилгын томоохон компанид инженерээр орж жилээр туршлага хуримтлуулав. Өөр сургууль, эмнэлэг, гар нь олон барилгад хүрэв. 10 жилийн дараа 9 хүйтэн хөлдөлт ихтэй бүс нутагт барилга барих чиглэлээр нэр нь гарсан инженер болжээ.
Хойд аймагуудад баригдсан хэдэн том барилгын суурийн шийдлийг тэр гаргасан байв. Мэргэжлийн хүрээнийхэн хөрс мэддэг инженер гэж түүнийг ярьдаг болжээ. Гэвтэл нэгэн өдөр түүний ширээн дээр алтан бичиг ирэв. Төрлөх нутгийнхаа сум шинэ сургуулийн барилгын хөрөнгийг олон жилийн дараа шийдвэрлэж чадсан бөгөөд зураг төсөл, техник хяналтад туршлагатай инженер хайж байгааг ажээ. Захирлын гарын үсэгтээ бичгийн доод талд гараар нэмж бичсэн ганцхан мөр байв. "Есөө минь, чамайг л хүлээж байна. Багш Цэрмаа." Есөө тэр төслийг авав. Цалин хөлсийг нь ч асуусангүй. Дараа жилийн сумын хуучин сургуулийн дэргэд талбайд шав тавих ёслол болов. Сум даяараа л цуглжээ. 20 жилийн өмнө эсгий гэрт зуух тойрж суудаг байсан хүүхдүүд одоо өөрсдөө хүүхэдтэй болцгоосон байв. Тэдний тунд бат явж байлаа. Тэр олон жил барилгын баррикадад ажилласан гартаа дүйтэй ажилчин болсон байв. Есөө түүнийг харангуйтаа л алхаж очив. "Батаа надад даргалж чадах хүн хэрэгтэй байна. Энэ баррикадын ажлыг чи ахалж чадах уу?" Бат итгэсэнгүй хэсэг зогсов. "Есөө, би чамайг тэр үед шоолж байсан юм шүү дээ. Туулаа тэмээгээд л." "Тийм ээ." Есөө нэмсэглэв. "Тэгээд чиний тэр үг надад 2 жилийн турш хүч болж өгсөн. Одоо хамтдаа барья. Энэ сургуульд чиний хүүхэд сурна шүү дээ." Суурин эхний чулууг тавих мөч ирэв. Есөө зүнхнээсээ гуйлан хүрээд хуучин тэгш шугамаа гаргаж ирээд чулуун дээр тавив. Хүрээ нь мөлдийсэн бөмбөлг нь урдын л адил тод байлаа. Хүмүүсийн дунд зогсож байсан буурал үстэй дойржгоо үүнийг хараад дуугүйхэн толгой дохив. Бөмбөлөг зүүн тийш өчүүхэн хазажээ. Есөө чулууг засаж дахин хэмжив. Дахин засав. 3 дахь удаад бөмбөлөг яг голдоо орж зогссон тэр гараа өргөв. "Тэгшрүү" гэж хэлв. 2 жилийн дараа сургууль ашиглалтанд орлоо. Нарны гэрэл зутгасан том өргөн цонхтой, өвөлдөө дулаан, хөлөлтийн гүнээс 2 дахин доош суулгасан бат бүх суурьтай, цайвар шаргал өнгийн 2 давхар барилга сумын голд цөндөрлөв. Нээлтийн өдөр хүүхдүүд шинэ ангиудаар гүйлдэж коридорт инээд хөгжөөн цуурайтаж байлаа. Цэрмаа багш одоо буурал болсонд хичээлээ заасаар л байлаа. Есөөг дагуулж ангиудаар тойров. Хамгийн сүүлд физикийн кабинетэд оруулав. Хананд нь шинэ самбарын дээр жижигхэн шилэн хайрцаг байлаа. Хайрцаг дотор мөнөөх гуйлан хүрээд тэгш шугам. Доор нь бяцхан бичээс. "Суур тэгш бол хан ундаггүй. Зорилго тодорхой бол замд хүрдэггүй. Чи бэлгэлсэн энэ багжийг хүүхдүүд өдөр бүр харна" гэж Цэрмаа багш хэлв. Асуувал би түүхийг нь ярьж өгнө. Эсгий гэрт лаа асаад суудаг байсан нэгэн хүүгийн түүхийг. Есөө шилэн хайрцаг руу удаан харав. Дотор нь бөмбөлөг яг голдоо хөдөлгөөнгүй тогтжээ. 20 жилийн өмнө алдартай инженер болно гэж бүрхэн хэлж байсан тэр хүү энэ мөчид нэг зүйлийг тодорхой мэдэж байлаа. Хүсэл гэдэг барилгын мөрөөдөл юм бол зорилго гэдэг түүний зураг ажээ. Зургаа нарийн зурсан хүн бол барилгаа босгодог. Тэгээ суурийг нь тэгш тавьсан бол тэр барилга хизээч нурдаггүй. За ингээд түүх маань дуусж байна. Та мөрөөдлийнхөө зургийг зурж зорилгоо гүйцээж тодорхой болгоорой. Дараагийн түүх хүртэл таны суур тэгш зам тань тодорхой байх болтугай. Баяртай. Лайк дарж subscribe хийгээрэй.